Би та бүхэнд бас маш чухал бас маш аюултай нэгэн хууль боловсруулагдж байгааг өнөөдөр та бүхэндээ илчилж хэлнэ. Тэрний үеийг л энэ хуулинд ерөнхийдөө ч өөрөө таталт хийх хэрэгтэй баха. Энэ бол бас үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж бодож байна. Яг л би өчтөрхөн парламентын үндэс боловсруулагдаж буй төсөл гэсэн тийм юу юм татаж авсан байгаа. Гэтэл энэ ч боловсруулалтын төсөл нэвтрүүлэгтий гэсэн нэг ийм татаж авсан. Одоо энэ дээр нэг ийм хэдэн дарга нарын нэг хамтарсан тушаал гинэ. Хамтарсан тушаал юм шиг байгаа энэ дээ. Монгол Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга, Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх эрх газрын дарга, төрийн тусгай хамгаалтын газрын даргын хамтарсан тушаал гэж байгаа. Энэ дээр миний гол юуг анхаарал хандуулж байгаа юм гэхээр нэгдүгээр хавсралт гэж байгаа. Энэ төсөл гэсэн. Энэ дээрс би парламент зэх юмс татаж авсан юм л да. Тэгээ яг яаж байгаа гэсэн чинь дээр Монгол Улсын ерөнхийлөгч гэснийг ерөнхийлөгч гэж, Монгол Улсын хурлын дарга гэсэн улсын хурлын дарга гэж, Монгол Улсын хурлын дэд дарга гэсэн улсын хурлын дарга гэж, Монгол Улсын хурлын гишүүн гэснийг улсын хурлын гишүүн гэж, ерөнхий сайд гэснийг ерөнхий сайд гэж, шадар сайд гэсэн Монгол Улсын шадар сайдыг шадар сайд гэж тийм үү. Монгол Улсын гэсэн нэр болгонд хассан байна гэсэн. Монгол Улсын гэсэн нэр болгоно гэсэн. Энэ доошоо маш их үргэлжилсэн хуулиуд нь. Би бүгдийг нь уншиж арай амжаагүй байна л да. Уусаа харчиж амжихгүй байна. Энэ олон Монголын эсрэг батлагдах гээд байгаа энэ олон балер хуулиудыг би үүндээ уншиж амжихгүй маш олон талаас баталж. Би үүндээ үнэхээр ганцаардаж байна зарим үед. Юу юм гэхлээр би ганцаараа уншиж амжихааргүй маш олон дайралтууд Монгол улс руу ирж байна. Уншиж амжихааргүй. Гэтэл манай Монголын одоо юу гэдгийг тийм ээ лайвчд яг үүндээ бас сайн юм нэг юм ойлгох нь. Өнөөдөр хүртэл яг жигсэн өнөөдөр 2025 оны 1 сарын 10 өнөөдөр хүртэл жигсэн хүмүүс байна. Тэгээд тэд нар тодорхой хэмжээнд бас уг нь бол бас яг бид нар жигсний хүчинд бас зарим хуулиудыг татууллаа гэдээ бас хэлж байгаа шиг байна. Тэг би ч гэсэн өмнө нь бичлэг хийсэн. Тэрийгээ бас ерөнхийлөгч рүү хөрсөх рүү илгээсэн. Үндэсний аюулгүй байдал замдал учруулж байна. Энэ сайн зураг гихчгээд энэ хуулиуд нь тийм үү? Үндэсний аюулгүй байдалд аюул замдал учруулж байгаа болохоор би энэ бичлэгийг хийгээд ерөнхийлөгч рүү илгээгээд би ерөнхийлөгч рүү илгээсэн. Тэгээ ерөнхийлөгч бас хөрсөх бас тодорхой хэмжээнд тэр хуулиудад юу байсан хоригдсон байсан. Тэр хуулиудын зарим хэсгүүдийг хоригдж хасах хувь нэмэр бас оруулсан байсан. Би ч бас тодорхой хэмжээнд өөрийгөө хувь нэмрээр оруулсан болов гэж бодож байгаа. Тэр энэ удаад би юу ярих гэж байгаа юм гэхээр ерөнхий Монгол Улсын хурлын ерөнхий нарийн бичгийн дарга гэж ямар хүн ажиллаад байна? Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын даргаар ямар хүн ажиллаад байна? Монгол Улсын сайд засгийн газрын эрхлэх газрын даргаар ямар хүн ажиллаад байна? Төрийн тусгай хамгаалтын газрын даргаар ямар хүн хамтраад байна? Эдгээр хүмүүсийн хамтарсан тушаал гэж байгаа. Эдгээр хүмүүс миний бодлоор жоохон энэ Монгол Улсын гэдэг ерөнхийлөгч гэснийг ерөнхийлөгч, Монгол Улсын хурлын дарга гэснийг улсын хурлын дарга гэж ингэж Монгол Улсын гэсэн нэрийг хасах юм төлөвлөгөө боловсруулаад байна уу да гэж би хувьдаа хардаад хэллээ. Тэгээд би ерөнхийдөө шулуугандаа гэж хэлмээр байна. Зарим үст хэрвээ үнэхээр те ингээд олигтой зөвлөх олддгүй бол би зөвлөхөр чинь ажиллаад өгөхөд бэлэн байна. Тийм үү? Одоо улсын хурлын гишүүд байна уу, хэн байна уу хамаахгүй. Хэрвээ олигтой шиг зөвлөгч нь олдохгүй бол би та нарын зөвлөхөр чинь ажиллаад өгөө гэж би өвдөө хэлмээр байна. Одоо гол миний санаа юу гэж хэлэх гээд байгаа юм гэхэлэр хятад, Америк ер нь ямар ч улс орн заяа. Яг Монгол улсын ингээд энэ том ингээд олон нэрээр ашигладагын зарим улсууд ингээд UK ч гэдэг юм, Америк нэгдсэн улс нь UK ч гэдэг юм уу ингээд товчилдог. Ингээд янз бүрийн ингээд тийм ээ ингээд янз бүрийн байдал ингээд товчилж ирэл. Түүнээс биш хизээч нэрийг хасдаг юм аа. Нэрийг хасах бол энэ ойлгомжгүй байдал үүсгэнэ. Зүгээр нэг жижиг сургуулийн захирал, юуны даргууд зүгээр жижигхэн албан байгууллага заяа. Албан байгууллагууд зүгээр хувийн компани заяа. Компани дотроо ерөнхийлөгч дарга тэдний хурлын дэд дарга гэсэн нэг тиймэрхүү ерөнхийлөгч юу гэж ингэж тавьсан байдаг байхгүй юу. Түүнээс биш бүгдээс уус үндэстэн хийзээч ингэж Монгол улсын гэдэг улсынхаа тодорхойлолтыг хасдаг юм аа. Энэ маш том нэр хүндийг бууруулж байгаа асуудал. Монгол улсын нэр хүндийг бууруулж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч бол Монгол улсын ерөнхийлөгч гэсэн тодорхойлолтоо байх хэрэгтэй.
гэж би хэлмээр байгаа. Монгол улсын их хурлын дарга юм бол Монгол улсын их хурлын дарга гэсэн тодорхойлолттой байх хэрэгтэй. Хэрвээ үгүй юм бол та нар наад суудлаасаа буусна дэр шүү. Хэрвээ Монгол улсын хурлын ерөнхийлөгчийн хамгийн газар биш зүгээр хамгийн газар гэж бол та нар өөрснийгөө баг цаад утгаараа огцорж гинэ гэж бид ойлгож болох уу? Энэ хуулиуд. Та нар Монгол улсын биш юм уу? Та нар Монгол улсын бол та нар хинт ажиллах гад яах гээд энэ хуулийг санаачлах гэдэг юм ба гэдэг асуудал би ярмаар. Ерөнхийдөө ч өөрөөсөө урдах өмнөх хуулиуд хориг тавьж исэн болохоор би тодорхой хэмжээ жоохон найдлага тавьж байгаа. Жоохон ч гэсэн найдлага тавьж байгаа. Нөгөө сайн зургийн хуульд хориг тавьсан гэдэг интернетээр явагдчихсан. Би ч гэсэн бичлэгээ явуулсан болохоор би тодорхой хэмжээнд жоохон бас найдлага тавьж байгаа. Тэгтээ Монгол улсын засгийн газар хэрэг хэрэглэх газар гэснэг засгийн газрын хэрэг хэрэглэх газар гэж. Та нар Монгол улсын хэрэг хэрэглэх засгийн хэрэг хэрэглэх газар биш юм уу? Та нарт хэнийг хэрэг хэрэглэх газар болох гэдэг та нар? Та нар яг хэнийг болох гэдэг та нар? Яг ямар улсыг болох гэдэг та нар? Урд хуршиг хүү, урддагч хурш наатаг хүү, айлсууд хойд хурш орсыг хүү. Та нар хэнийг нь хэрэг хэрэглэхийн газрын дарга болох гэдэг. Хэнийг нь гэдэг нь тодорхойгүй эзэн бийгүй болох гэдэг ш та нар. Энэ хуулиараа Монгол улс ингээд эзэн бийтэй байх ёстой ш наад тулчна. Та нар Монгол улсын дарга хүмүүс та нар энэ та нар албан бусаар та нар огцорч ин гэсэн үг үү та нар? Би хувьдаа ингэж ойлгоод байгаа юм. Тэгээд энэ дээр нэмээд маргааш нэг жигсаалт болох сургатай 2025 он 1 сарын 11-нд. Энэ дээр 2-3 гэр бүлийн 2-3 хүмүүс ирэх шиг хоорондын дайм болж байна гэж зарим хүмүүс яриад байгаа юм. Үнэн худлаа нь мэддэхгүй баах юм яригч байна. Өчигдөр ерөнхийлөгч Баттулга, экс ерөнхийлөгч Баттулга маш том мэдээлэл хийсэн сургатай телевизүүдээр. Гэтэ би яг тэр телевиз үздэг болохоор зарим мэдээллүүдээс нь жоохон хоцорчлоо л доо. Гэтэ нэлээд чухал юм байсан сургатай. Тэгээд яг тэрнийхэн тухай би яг үнэн худлуудыг мэдж байгаа дараад нь би шалгаадаа бас тухайн нэвтрүүлэх юм. Гэтэ ерөнхий ярьж байгаа философи нь өчигдөр бол маш зөв санагдсан. Ерөнхийдөө бол 4-5 газруудаар тийм ингээд юугаа ингээд төмөр зам хотноо Орос руу Хятад руу ингээд 4-5 газруудаар бид аль хүссэн газар руугаа тийм ээ баялгаа өмнө хүргэж зарах өрсөлдөөнийг бий болгох боломжтой ийм бид нэр хийж байгаамаа гэж ярьжсэн. Ерөнхий ярьж байгаа зарим нэг би хальт зарим нэг юмгийн санааг нь жоохон тэгж гадарсан. Түүнийч би гүйцэд бол үзэж чадаагүй. Хальт тэндээс нэг тасдаж авсан бичлэгнүүдээс нь хальт үзлээ. Гэтэ яг нөгөө нэг гүйцэд бол нэвтрүүлэн үзэж чадсангүй. Тэгээд чадвал гүйцэд үзэж байгаа дараад нь дахиад нэвтрүүлгээ оруулна гэж би бодож байна. Гэхдээ ерөнхийдөө нэг хэд юм байна да. Тэгээ маргааш хэрвээ жигсаалт болох бол би эдгээр хуйлуудыг би бариад аваад очих уу болох уу. Ерөнхийдөө нэг иймэрхүү болоод байгаа. Маргааш нэг жигсаалт болно гэж байгаа. Гэхдээ маргааш жигсаалыг хүмүүс ингээд тийм хөсний жигсаал болно, тим жигсаал болно, зарим нь битгий очоор гэдэг. Тэгээ өөрснөө нөгөө нэг манай Монголын хүмүүс чинь өөрснөө тэр жигсаал болно болохгүй гэдгийг юмыг өөрснөө ингээд маргааш болно гэдээ өөрснөөхөө хайгуудаар ингээд ард түмнийг өнөөдрийг хүртэл жигсэжсэн 1 сарын 10 хүртэл өнөөдрийг хүртэл жигсэжсэн хүмүүс өөрснөө рекламадаад байна штэ та нар. Тэгвэл та нар нэг хүмүүсийн очингуудаа угаасаа ингээд тийм ээ одоо жүжигчин цогтоо шиг аль зүйл ганц авсан шиг тийм ээ урд нөгөө нэг онц байдал зарлал гээд аль зүйл ажиллаа хийж ихсэл болгох гэж гэдэг юм. Нэг иймэрхүү асуудлуудыг болгочдөг иймэрхүү хүмүүсүүд байгаа шүү дээ. Ерөнхийдөө иймэрхүү хүмүүсүүд байдаг юмаа гэдгийг ерөнхийдөө гадралцсан байдаг болохоор за энэ хүмүүс ерөнхийдөө иймэрхүү байдлаар жигсаалыг өөрчлөх гэж байна гэдгийг мэдж байгаа болохоор бид нар өөрснөө яах ёстой юм гэхэлэр яг тэр лайв хийдэг хүмүүс маргааш очих ёстой байхгүй юу? Яг аль түмний дэмжлэгийн ингээд нэг олон хандлт автсан ингээд өөрснөө хувийн телевиз шахуу болчихсон ингээд олон хандлт авдаг хүмүүс өөрснөө нэгдээд тийшээгээ маргааш очиод маргаашийн жигсаалтуудыг харин миний харж байгаагаар ари өөрснөөгөө жигсаалт болгож хувирах ёстой байхгүй гэж би боддог юм. Бүр нэгүн цэгийн минь бас дажгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байхдаа бас тодорхой хэмжээнд аяг ард түмнээсээ сурвалжлага аваад байгаа юм шиг ажиглагдсан бас зарим талаар. Тэр би бас нэгүн цэгийн минь би бас хэрвээ очих юм бол бас магадгүй яг ард түмнээсээ бас сурвалжлага бас авчаасан гэж би бас хувьдаа хүсэж байна. Адвүнс яг тэр нөгөө нэг бэлтгэж байгаа хүмүүсээс бас битгий жигсаал аваасаа нөгөө нэг бид одоо тийм ээ одоо хүсэж жигсэж байгаа жигсаалыг зөвхөн бүлээтуулах гэж байгаа хүмүүсээс бас битгий миний бодвол бас юу аваасаа гэж би хувьдаа хүсэж байна.
тийм ярилцлага авсан гэж хэлж байна. Яг ард түмнийхээ яг одоо юу гэдгийг хүмүүсээс ингээд маргааш би чадвал хэрэг би чигсаал дээр очих юм бол би энэ хуйлуудыг би энэ хуулийн төсөл боловсруулж байгаа энэ төслийг би тосон зогсоохын тулд би очино. Ийм хуулиуд одоо боловсруулах гэж юм гэж би очино. Тэгээд өнөөдөр 2025 он 1 сарын 10-ны өдөр 5 цаг, биш 17 цаг 28 минут болж байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр эдгээр хуулиуд бол маш аюултай хуулиуд. Монгол улсын гэдэг нэрийг л хасах гэдэг нь шүү дээ. Өөрөөр хэлбэл Оросынх юм уу, Хятадынх юм уу, НАТО юм уу, хинх ямар улсын гэдгийг тодорхойгүй болгож өөрчлөх гэж шүү дээ. Бүр Монгол улсын ерөнхийлөгч гэснийг хүртэл тийм ээ. Ерөнхийлөгч гэж гэдэг чинь ямар учиртай юм? Юу гэсэн үг юм энэ юм, тийм ээ? Ийм хуулиуд парламент цэгийн ингээд боловсруулагдаад ингээд явж байгаа байхгүй юм. Одоо энэ парламент цэгийн ингээд би саяхан татаж авсан юм да энэ нэг хаана энэ да нэг би нэг татаж авсан юм да нэг парламент цэгийн министр би татаж авсан юм. За тэр ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай байна. Тэгэхээр бид тодорхой хэмжээд эдгээр хуулиудыг бид тодорхой хэмжээд засан зогсоох хэрэгтэй. Өнөөдөр 2025 он 1 сарын 10 болж байна. Бид тодорхой хэмжээд эдгээр хуулиудыг засан зогсоох хэрэгтэй. Бүр маш яаралтай. Одоо боловсруулагдж байгаа тун утгагүй өргөн баригдана. Эдгээр хуулиуд бол хизээ мэдгүй нэг өдөр бол яригдана. Өнөөдрийн байдлаар бол хин чин тухай яриаггүй л та. Ямар ч улс төрч яриаггүй. Өргөн баригдахыг нь хүлээгээд байж магадгүй. Гэхдээ нэг өдөр яригдаад эхлэн гэдгийг би мэдчихэв. За тэгээд энэ хүргээд энэ бичлэгээ ямар тач өндөрлөө. Тэгээ ямар тач энэ Монгол улсын гэдгийг энэ хасж байгаа хүмүүс бол миний хувьд бол гадны улсын нөлөөнд давцсан хүмүүс төрчид альцвал гадны улсын бодлогыг дэмжигч хүмүүс байна гэж одоо бодож байгаа. Энэ Монгол улсын гэсэн энэ юмнуудыг хасаад зүгээр ерөнхийлөгч зүгээр сайд Монгол улсын сайд биш юм бол хэний сайд болох гэдэг юм тийм ээ. Монгол улсын ерөнхийлөгч юм бол хэний ерөнхийлөгч болох гэдэг юм. Яах гэж энэ Монгол улсын гэдэг нэрийг хасах гэдэг юм. Яах гэж бүлээн утгах гэдэг юм гэдэг. Ийм асуудлуудын хүрээнд бол ярина. Тэгэхээр би бол хувьдаа бол юу гэж бодож байгаа гэхээр эдгээр бол энэ эднэрийг батлсан хүмүүсийг миний хувьд бол огцруулах хэрэгтэй. Нийт яралтай. Яг тэр сайн зориг энтертэй хамтдаа огцруулах хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа. Сайн зориг чинь хуулинд нь бол ерөнхийдөө ч хүрсэх бас тодорхой хэмжээнд хориг тархины хүчинд бас зарим хуулинд хориг тавьсан байна лээ. Тэгээд энэ удаад яахыг бүгдээр харж л бай. За тийм энэ үргэлж бичлэг өндөрлөө.